тоглогч маань Амс Баянгөлгийн аймгаас Монгол орны нар зэрэг нутгаас ирсэн баяр тоглогчийг хайрлуулж байна. За ингээд хоёр сэнтийн үгийг өдөржингөн сонсох хүстэй юу гэж хэлмээр байна. Миний би энэ тоглолтод некэр дарагтайгаа хамт орж байгаадаа их баяртай байна. За би ч сэтгэл хөдлөж тэгээд зэрэглэсэн албаагсаа зугаар цаадыг баяртай байна. За баярлалаа хоёр тоглолтын төлөвлөгөөг өгч байна. Баярлалаа. Зэнгэ тав бэкээс биеийг тодорхойлсон. Та тоглолтын ерөнхий дөрвөн чиг шугамыг өөрөөр мэдэж байгаа. Мэдж байна. Энэ жилэгчэнд ер гарнаа. Тэр үгийг би хэлээд байна. Миний дарга бас хэлнэ. За баярлалаа. За ингээд хоёрт би одоо дэлгэсэн дээр хамгийн ихний үгийг өгөх ёстой. Ингээд манай хоёр тоглогчийн энэ удаагийн хамгийн эхний үг бол манай хоёр тоглогч маань энэ удаа азраг гэдэг үгийг таах ёстой. Дэлгэсэн дээр үг гарч байгаарай. Тайван гарч байгаарай. Дэлгэсэн дээр үг гарч байгаарай. За энэ азраг гэдэг үг гарч ирлээ. Азраг та дэлгэсэн дээр байгаа энэ азраг гэдэг үгийг шууд хэлсэн. Та үгийг шууд хэлэхгүй. Та үгийг утгаар нь тайлбарлаж хэлэх ёстой. Би тайлбарлаж хэлнэ. Яг онсон үгийг танаа дараа хэлэх ёстой. Та утгаар нь тайлбарлах ёстой. За. Би тайлбарлаж хэлнэ. За энэ тайлбарлах үсий. Ингээд манай хоёр тоглогчийн хоёр дахь үг бол энэ удаа манай хоёр тоглогч маань гэдэг үгийг таах ёстой. Анхаарч байгаарай. Эцсийн дээр үг анхаарч байгаарай. Цаг яваа. За нэг дарга. Монгол казак хүүхдүүд бургаас модонд сурууяад коньямак тариулдаг шилбүр. За тэгвэл бүр том улсууд урд модонд сурууяад уурга болоод адуу мань уургадаг. Уучлаарай. Саята уурга гэдэг үгийг хэллээ. Би тайлбарлаж хэлсэн. Гэхдээ уурга гэдэг үгийг та хэлэх ёсгүй. Та үгийг утгаар нь тайлбарлаад яг онсон үгийг таны дараа хэлэх ёстой. Яг үнэ. Чи ойролцоо үгээр нь тайлбарлангууд би яг үндсэн үгийг хэлэх ойлгож байна уу чи ер нь? Үгүй хэлэхгүй юугээ хийгээ суугаад байсан. Би энэ тайлбарлаад аваад хэлэхгүй зүгээр суугаад авах юм. Ингээд манай хоёр тоглогч маань энэ удаа чихэр гэдэг үгийг таах ёстой. Анхаарч байгаарай. Дэлгэсэн дээр үг анхаарч байгаарай. Хоёр амжилт хүсье. Цаг яваа. Сайн байна. Яасан? Некэр дарга. Би нэг удаа хараад болсон. За одоо тайлбарлаа. Тайлбарлаач. Би ямар үг байла? За бошгоныг хардаа бошгон. За чи гэр гэдэг үг байна. Уучлаарай. Та саяхан гарсан. Ойлгосон тийм ээ? Чихэр гэдэг үгийг зүү тоглоом байна шүү. Чихэр гэдэг үгийг сайн шууд хэлсэн тийм ээ? Одоо ойлгосон тийм ээ? За ингээд хоёрын хамгийн сүүлчийн үгийг одоо өгнө. Энэ удаа манай хоёр тоглогч маань бол Жонхоо гэдэг үгийг таах ёстой. Дэлгэсэн дээр үг гарч байгаарай. Цаг яваа. За некэр дарга. Тайлбарлаа үгүй хэлэхгүй шүү тайлбарлаа. За та бид хоёрыг нийлүүлээд салгахгүй болгодог юм юу вэ? Дурлал. Хоёрхэл нөхөрлөл хамт олон найз нөхөд хагарч бутарсан юмыг эвлүүлээд салгахгүй болгодог юм юу вэ? Хилээд баригад сум төв аймаг овог дарга та их том ярьж байна. Тэр орон руу ороо. Скотч. Бэш гурьяал буцалгаад Баярлалаа.
Урагшаа өгөл биелсэн Монгол орны өнцөг болон бүрээс оролцож байгаа гэж энэ удаа манай бүрээс зан гарч ирж байна. Ингээд Монголын зон олон хандаж таны сэтгэлийн үгийг бид өгсөн сонсгоо шүү дээ. Хэрэн гөрөө шиг нах 8 хэт хоргоо шиг намтарсаа арилшгүй мөрөө үлдээсэн аяа миний бүрээ зонгоос Монгол түмэн та бүхэндээ минь дамуур гэж нэхийн юм. Баярлалаа минь дамуур. Баярлалаа. Ингээд тоглох хоёр өгч байна. Ингээд манай хоёр тоглогчийн хамгийн ихний өгөөд энэ удаа манай хоёр тоглогч маань шуу гэдэг үгийг таах ёстой. Анхаарч байгаарай. Дэлгэсэн дээр үгийг анхаарч байгаарай. Хоёр амжилт хүсье. Цаглаа. Энэ жирэлдээд байх юм. Ингээд шүү дээ. Ингээд. Үг нь мэддэхгүй. Уучлаарай. Энэ бол техникийн автаа болсон маань уучлаарай. Одоо тогтож байна. Тогтож байна. Тогтсон уу? Ямар үг юм бэ? Энэ ямар? Уучлаарай. Энэ бол яг техникийн автаа болсон байна. Ингээд манай хоёр тоглогчийн хамгийн ихний үг бол За гараад ирлээ. За. Гараад ирлээ. Аль нь юм бэ энэ олон үгнээс чи олон үг гараад ирж байгаа. Уучлаарай. Хэрүүл гэдэг үгийг таах ёстой. Гарч байгаарай. Дэлгэсэн дээр үгийг анхаарч. Энэ хамгийн дээдлийн үг мөн үү? Хамгийн дээдлэх. Хамгийн дээдлийн үг. За ойлголоо. За. Хүсье цаглаа. Төрүүлээч. За. Чи бид хоёр таш балуус суманд очсон тийм ээ? Тэгсэн. Тэнд юу боллоо? Хуримд очсон. Хормын дээр юу боллоо? Хуримн дээр 50. Найр болсон. Найран дээр юу боллоо? Найран дээр 50. Найран дээр чи найр л болно. Найр болсон л да. Найран дээр юу боллоо? Ирчүүд хоорондоо яадаг? Юу? Нанчил. Нанчилдсан тийм ээ? Тэгэд хэн гарч гүйлээ? Баяраа гарч гүйсэн. Баярагийн араас хэн гүйлээ? Баярагийн араас би гарч гүйсэн. Чи гүйсэн тийм ээ? Баярат хоёр гачин байгаа шүү аа. Ой, чи юу яриад байгаа юм бэ? Юу ярьдгийг гэж. Чи одоо Хайчин тоор тэр өдөр. чи ойлголоо наач хүн амьтнаас санаа зовдгүй юм уу? Зурагтаар гарч байгаа эцтэй чи. Яад гин олон түмэн хараг аав ээж чи хараг яад гин. Энэ зовдгүй юм тийм би яагаад ч би тэгээ та нарыг эвлэрүүлээд Ойдоо 30-40 минут алдуулсан хайчин тоор. Чи одоо юу гэдэг юм бэ? Нэг би руугаа сэтэн хаяал хат шид. Би яасан юм бэ? Чөөргөө яагаад ч чинь үү? Чи маялаад чи заа. Мотог усаараа тэгж ярьж чи чамайг заа. Чи яагаад ч үгүй чи одоо хэлээд тэгвэл яасан ч аа? Чи ийм баггүй чи. За чи тэр оронд юу болж чи? За чи юу болох гэдэг юм чи? Хэрүүл болохгүй. Чи гэдэг юм бэ? Хэрүүл үгийг маш амжилттай сайн талаа. Танд баярлалаа. Маш амжилттай баярлалаа. Ингээд хоёр манай хоёр тоглогч хэрүүл гэдэг үг биш ээ. Уучлаарай. Хүн гэдэг үгийг таах хэрэгтэй. Дэлгэсэн дээр үг гарч байгаарай. Гарч байгаарай. Юу амьд амтан байна да юу. За юу өнөө өглөө чи тэрийг гараа явахад ариадгаар ямар үлгэр явжлаа нэг хоёр шоргоолж явжсэн нэг нь усанд унаад нөгөөх нь гахаан дээр очиж юу нэгтгүүлээ. Гахаан дээр очиод Хялгас хойк. зүг гахаа хялгас өгөөч хялгасаар би дээст тонч найзгаа аварыг гэдэг тийм ээ. Гахаа юу нэгтгэв? Модон дээр очиод самар аваад ир. Модо самар өгөө самарыг би гахаан дэгэн гахаа надад хялгас өгнө хялгасаар би дээст тонч найзгаа аварыг гэдэг. Мод юу гэдгүү? Мод хэрээг зайлуул. Хэрэг модноос залж мод надад самарыг би гахаан дэгэн гахаа надад хялгас өгнө хялгасаар би дээст тонч найзгаа аварыг гэдэг. Хэрэг юу гэдгүү? Хэрэг дахианаас очиод өндөг аваад ир. Дахиад тэгээ өндгөө өндгийг би хэрэнд өгнө хэрэг модноос мод надад самарыг би гахаан дэгэн гахаа надад хялгас өгнө хялгасаар би дээст тонч найзгаа аварыг гэдэг. Дахиад юу гэдгүү? Дахиад будаа аваад ир. Цөрмөн дээр очиод цөрмөө бодоо гэж бодог би дахиад дэгэн дахиад надад өндгийг хэрэнд өгнө хэрэг модноос мод надад самарыг би гахаан дэгэн гахаа надад хялгас өгнө хялгасаар би дээст тонч найзгаа аварыг гэдэг. Цөрм юу гэдгүү? Цөөрөм үү? Хулганыг зайлуул. Хулгуулгын цөөрмөөс зайлуу цөөрм надад бодог би дахиад дэгэн дахиад надад өндгийг би хэрэнд өгнө хэрэг модноос мод надад самарыг би гахаан дэгэн гахаа надад хялгас өгнө хялгасаар би дээст тонч найзгаа аварыг гэдэг. Тэр чи хулган юу гэдгүү? Хулган муурыг зайлуулчих. Муура хулганаас зайлуул хулган цөөрмөөс гарan цөөрм надад бодог би дахиад дэгэн дахиад надад өндгийг би хэрэнд өгнө хэрэг модноос мод надад самарыг би гахаан дэгэн гахаа надад хялгас өгнө хялгасаар би дээст тонч найзгаа аварыг гэдэг. Тийм ээ. За тэгсэн чи муур юу нэгдгүү? Сүү юунд байдгүй сүү? Хоёр хөлтөө юунд байдгүй сүү? Хоёр хөлтөө. Имэгтэй юу? Тий. Сая хэлдэг шүү дээ. Юу? Имэгтэй хүнд үү? За ингээд хайсан манай гомдож тоглож
шууд гарч ирж байна. Монгол орны баруун хязгаараас, Улс аймгаас бүр тодорхойн хэлэх юм бол хан хөгийн нутгаас ирсэн тоглогч гарч ирж байна. Ингээд телевиз гэдэг бол айл гэрийн хомирд байдаг. Та айл гэрт өнөөдөр зочин болж очиж байгаа учраас юу гэж хэлмээр байна вэ? Ийгээд сэтгэл их гэж гинэ. Ийгээд нутгийн нэг дуудуулж өгье л. За баярлалаа. Хартай сардган нари. За баярлалаа. Хүн дуудуулж ах юу гэдэг. Заавал таалагдсан хамт сууж. Ингээд таны хамтран тоглож байгаа удаа хартай сархан нарийнс дууссан юм байна. Ингээд таны тоглолтын надад амжилтсийн эхний үгийг гаргаж байгаарай. Энэ удаа манай хоёр тоглогч хамгийн эхний үг энэ удаа бүжиг гэдэг үгийг таастай гарч байгаа дэлсэлэр үг гарч байгаа. Амжилтсийн цаг яваа. Кэй ийгэн нүцгэн кэвэн гарч иж гүйгээд өөдөөс нь нүцгэн сэвгэр гарч иж гүйгээд бигээ кэгэд гүйгээд идэг юу вэ гэлдэ. Нүцгэн кэвэн гарч иж гүйгээд өөдөөс нь нүцгэн сэвгэр гарч иж гүйгээд бигээ кэгэ гүйгээд идэг чи юу гэдэг вэ? Шодомс. Кэкэт мэдрэл юм би. Нүцгэн кэвэн сэвгэрээ толгой дээрээ өргөөд доороос нь гарч идгийг юу гэж хэлдэм бэ? Хьюзэг. Кэвэн мэнэ ийгэд нүцгэн кэвэн гарч иж гүйгээд нүцгэн сэвгэрээ толгой дээрээ өргөөд доороос нь гарч яхад хүмүүс илгтээ шаад өөс шидэд идгийг юу гэж хэлдэм бэ? Балет. Монгол нэрийн хэлээч. Монгол нэрийн хэлээч. Хонтноор. Яг хөрхөс намд таасан гацаа амтан байдаг. Нөгөө нэрийн хэлээч. Нүцгэн хөөс сэврээ тайлж гүгээд идэг юу байдгийг бэ хэлээч. Өөдөөс гараад ах юм чи. Шаварцнэгэр. Шаварцнэгэр чимрийн бэдэн бол чи. Бишээ, нүцгэн кэвэн сэвгэрээ тайлж гүгээд хүмүүс илгтээ шад өвс шиддэг юу юм бэ хэлээч. Өөдөөс мануураад хараад ах юм хэлээч. Хэлээч. Шаваа. Götlөгч энэ үгийг ялгсан юм. Энэ үгийг амсгас камнаа. Энэ үгийг амснаа. Ингээд хоёр үг болоо хүн. Хоёр үг маань энэ үгийн хоёр үг энэ удаа зов гэдэг үг таастай амгарч байгаа. Дэлсэлэр үг амгарч байгаа. Цагаана. Хоёр бичгийн чигтэй. Нэг бичгийн хамартай, хоёр бичгийн боорингийн гар нүдтэй юу вэ? Сарлаг. Хоёр бичгийн нүдтэй, нэг бичгийн хамартай, хоёр бичгийн чигтэй шир амтын юу вэ хэлээч. Тарга. Мен таргунаас бичгийн амтан хэлээч. Мөндөл. Мэнтнээс бичгийн шир амтан хэлээч. Жожом. Кэкэт мэдрэл юм би. Жомд хоёр чиг байдсан болж гинүү. Хоёр бичгийн чигтээ нэг бичгийн хамартай хоёр бичгийн боорингийн гар нүдтэй шир цураа бомболгод үсэрч яадаг юу вэ? Нохой бүс. Кэкэт замаа юм би. Нохой бүс хоёр чиг байд юм уу мэдрэл? Наад чи тулгой юм уу, улгой юм уу? Толгой.
Биш хоёр бичгийн чихдэр нэг бичих хамарта шир цураа помбайлгаад үсэрч яадаг юу вэ? Хэлээч мэдрэл юм би. Бэса. Гэтлэгч энэ үгийг ялгсан. Энэ үгээс стамнаалаасаа жилаарай. Энэ удаа манай хоёр тоглогч уул боо гэдэг үгийг таах ёстой. Дэлгэсэн дээр үгийг гарч байгаарай. Анхаарч байгаарай. Цаг яваа. Хэр тусан чинаад бэмбэ чидэг юу вэ? Гэгэт мэдрэл юм би. Шир тусан чинаад бэмбэ чидэг юу вэ хэлээч. Бодооч. Мэн көлийн тавх шиг хэлбэртэй юу вэ? Аарууд. Тананууд көлийн тавх шиг ааруул хийдэм юм. Шир тусан чинаад гурлаар бэмбэ чидэг көлийн тавх шиг хэлбэртэй юу вэ? Хоошор. Гэгэт мэдрэл юм би. Көлийн тавх шиг хоошор байд юм уу? Хэлээч бодооч. Тэршгэ. Тэршгэ гэж ямар юм байд юм бол чи? Хэр тусан чинаад бэмбэлчдэг дээрээс нь давхарлж тавьдаг. Көлийн тавх шиг хэлбэртэй юу вэ? Шаварцнэгэр. Шиварцнэгэр гэж хоёр юу гурлаг гэдэг шир тусан бэмбэлчдэг юм байд юм. Көлийн тавх шиг шиварцнэгэр гэж юу байд юм? Гагагавса. Мен нөгөө нэр нь хэлээч. Экскаватор. Гэгэт мэдрэл гацаа. Чиний чи тулгай юу, уулгай юу мэдрэл. Көлийн тавх шиг хэлбэртэй шир тусан чад хэлээч. Боо. Мен көлийн тавх шиг хэлбэртэй хэлээч. Тавган боо. Хэлэхгүй мэдрэл. Боо. Көлийн тавх шиг хэлбэртэй гацаа мэдрэл. Гацаа боо. Гэгэт тэнэг мэдрэл гацаа амт юм би. Хэлээч. Көлийн тавх шиг хэлбэртэй юу вэ? Боо. Баярлалаа.